Дорн аймаг сүүлийн 4 жилд 9 цэцэрлэг 4 сургууль баригдаж ашиглалтанд орсон болон энэ удаа Хэрлэн сумын 3 дугаар багт 640 хүүхдийн судалтай сургуулийг улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр барьж эхэллээ. Гүйцэтгэгчээр Шимт газар компани ажиллах бөгөөд 2021 оны 9-р сард ашиглалтанд оруулах юм байна. Нийт сургуулийн барилга маань 8400 м2 талбайтай барилга байх. Эндээс спорт зал, урлаг зал, хүүхдүүдийн хооллдог танхим, за тэгээд мэдээж хичээлийн 5 кабинеттай, 13 анги танхимтай, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, эмч сэтгэл зүйчийн өрөө, багш нарын өрөө гэсэн ийжүүрэн ийм комплекс барилга болох юм байна. Ашиглалтанд бол ирэх намар ихэд оруулна гэсэн тийм ээ. Тий, гэрээт хугацаагаар бол 21 оны 9 сард байж байгаа. Тэгээд аль болохоор түргэн шуурхаа хийгээд тэрнээс өмнө дуусгахыг л бодож байна. Дорн аймгийн хэмжээнд нийт сургуулийн өмнөх боловсролт буюу 37 цэцэрлэгээр 7111 хүүхдүүд сурч байна. Энэ нийт хүүхдийн 87.2%-ийг хамруулж байгаа. Ерөнхий боловсролын сургуульд яг сургуулийн насны хүүхдүүдийг 100% хамруулж байна. Сургууль завсарлалт бол байхгүй. Тэгээд энэ утгаараа гисэн хэдий боловч нэг бүлэгт нэг ангид ялангуяа бага ангид байх хүүхдийн тоо бол өсөн нэмэгдэж байгаа. Олон хүүхдтэй байна. Багш нар 40-50 хүүхдүүдтэй ажиллаж байна. Тийм учраас нэг багшд оногдох хүүхдийн тоог зөөрүүлэх зайлшгүй ингэжээд нөгөө сургуулийн чанар нөлөөлөх үр ашгийг дээшлүүлэх юм шаардлагатай байгаа. Тэгээ энэ утгаараа бид нар тодорхой хүн ам төвлөрсөн газруудад шинээр сургууль барих, цэцэрлэг барих ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэх болно. Өндөр барилгуудтай 9-10 давхар түүнээс дээш тэгээд 5 давхар барилгуудтай энэгээрээ тэгээ энэ баруун захаараа бол ийм амны орон сууц юм уу те хаус орол ингэж баригдахаар энэ төлөвлөлт гарсан байгаа. Тэгээд энийг хэрэгжүүлэхийн тулд мэдээж нэлээд олон тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ хүртэл дулааны бусад бохир цэвэр усны байгууламжийн инженерийн шугам сүлжээг бол татцсан, цахилгааны шугам сүлжээг татцсан дотоод энэ шугам сүлжээнтэй холбох ажлуудыг бол улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар их онуудад хийх юм. Тэгэхээр энд яагаад сургууль цэцэрлэгийг шинээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ийн гэхээр энэ баригдсан объектуудыг шугам сүлжээгээр хангахын тулд улсын болон орон нутгийн төсвөөс энийг холбох болно. Энийг барьснараа энд амьдарч байгаа иргэд маань энэ орчиндөө хүүхдээ сургууль цэцэрлэгтээ өргөх, эрүүл мэндийн өрхийн эмнэлэгтээ үйлчлэгээ авах гэдэг ийм олон нөхцөлийг бүрдүүлэх учраас жишээлбэл нийслэл Улаанбаатар хотод Майдэр хот төсөл гэдэг юм уу те шинээр Аэро Сити гэдэг хотын төсөлч гэдэг юм уу те энэ төслийг хэрэгжүүлж байгаатай адилхан бид бас Човс хотынхаа хамгийн баруун захад эрүүл шинэ энэ газар дээр ийм шинэ төлөвлөлтийг хийж байгаа. Тэгээ энэгээрээ бол ач холбогдолтой энэ сургуулийн барилгын бас нэг гол үнцний ач холбогдлоос үүнд оршиж байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй. Хэрлэн сумын 3 дугаар багийн энэ орчимд ахмадын асрамж үйлчлэгээний төв баригдсан. За одоо Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгийн болон шинэ сургуулийн барилгын ажил явагдаж байна. За энэхүү Човсын хотын баруун хойд талын хоосон талбайд шинэ суурьшлийн бүс бий болгож үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлэхээр зорж байгаа гэлээ.